Хотоодноос хамаарах чинь ихээ том зовлон шүү дээ. Мэднэ үү? Хотоодноос хамаарна гэх зовлон та өрсөд бүгд л туулаж байгаа. Хоногийн хоолны төлөө, сарын гоёлын төлөө, жилийн хэрэглээний төлөө л та нар цагаан, хүчээ, өөрийн бодлоо, өөрийн үйлдэлийн үнэлж байгаа биз дээ. Энэ чинь хотоодноос хамаарах зовлон л мөн биз дээ. Тийм үү? Үүнээсээ мэдээж л ахуугаан тэтгэж амьдралаа авч явж амдаа хүлхэх идштэй араан тэтгэх чадaltaй байх ёстой юм гэвэл ёстой. Гэхдээ та нар энэ зовлонд л гацчихад байгаа учраас гитлэг гээд байгаа нь үүнийгэн үйлдэнгээ мөн үүлийн ирэмбэн юу гэдэг юм. Ёдруу та нар хоногийн эдшээр хотоодоо дүүрэгчхээрэн үргэлжлүүлэн энэ улс гэж үргэлжлүүлэн энэ засаг төр гэж бодёон гих ирэмбтэй байгаад байгааг чинь л бид зовлонгоон гитлэгэн гээд байгаа юм. Ирэмб нь эсэргээрээ байх ёстой юм. Энэ хотоодыг дүүргэснээрээ энэ хотоодыг дүүргэсэн химээрээ юуг бид энэ ямар шидмэс олж, ямар төрийн төлөө, ямар чадaltaй огтон болох вэ гэдгийн төлөө чилээвэл энэ ирэмб нь ийм хэмжээний харах өнцгөн өөртөө дадал болгочихвол та ёдрууд нь хотоодноос хамаарах зовлонгоон гитлэгчихнэ. Тийм үү? Тийм үү намра? За надад чинь дахиад сайн бодох хэрэгтэй байна. Чи боддог байсан юм уу? Чамайг үг мөшөгдгөл гэж бодсон чинь үр чи бас боддог байсан байна. За цаад хөвөнд үг вэ нүү? Дайрн зэгцлээл бодлоо зэгцлэгээл үзээд. Зэгцлэх хэрэгтэй угаас өвгөд биднийг утхыг хамаагүй чалчаад байгаа. Бидний хэлсэн утхуудыг зэгцлээ дүүрхээр бидэнд дуулгаарай. За явахлаа. За зэгцлэх зураа лавлах үгүй юу? Байна. Одоо бид нэр ингээд түгээх үйл хийгээд байгаа. Нийтэд түгээх үйл хийж байгаа. Тэгээд мөн хураах үйл хийж байгаа та нар. Тий. Тэгээд хүлээж авч байгаа хүмүүс маань болохоор зарим нь бол бүр яг ингээд ухаарцсан, ойлгоцсон байгаад байгаа. Гэхдээ яг юу хийхээ мэдэхгүй байгаад байгаа тийм хэсэг бүлэг хүмүүс байгаа юм шиг надад анзаарэгдээд байгаа. Тэгээд зарим нь бол одоо бүр яг дөнгөж анх одоо сонирхож эхэлж байгаа ч юм уу. Зарим нь бол бүр ойлгочгүй байгаа яг ийм хүмүүс байгаад байгаа юм л та. Тэгээд яг тэр мэдрээд ухаарад байгаа тэр хүмүүсийг одоо үйлдэл хийхэд нь одоо бид нар яаж чиглүүлэх ёстой юм бол гэж л бодож байна. Яагаад бид чамайг түгэх гэхэд мөн хураах гэж хэлсэн бэ гэхээр та өрсөд утга мэдээлэл хим түгэж байгаа хэрээрээ эргүүлээд өрөөлийн анхаарал, өрөөлийн итгэл, өрөөлийн хүндлэл сайнаар бол хураана. Саараар бол өрөөлийн жөтөө, өрөөлийн хонзон, өрөөлийн сүргүү бодлыг хурааж байгаа. Тийм үү? Тэгвэл үр чи яаж тэднийг хөдөлгөх вэ гээд байна тийм үү? Хохирчхоод байна гэдгийг нь эхлээ таниулаад хаа. Удаахт нь өөрсдийнх нь үйлдлийн орон зай болгоныг хэрэгцээ шаардлага болгоныг та өрсөд ариунтай таних дуулаж байгаа үрс болгоно нь дор бүрнийг хэмжих хэрэгтэй. Хэмжсхийн тулд та өрсөд бодтойгоор ёстой намрагийн хэлдгэр бодоод эхэлнэ. Тунгаагаад бодит байдлаа хүлээн зөвшөөрөөд эхэлнэ. Ухаан нь та өрсөд
тэр нөхцөл байдалдаа бодит гэдгийг нь хүлээн зөвшөөрөх буюу өөрсдийнхөө оршихуйгаа эзэн болоод сайнаар нь саараар нь эзэн болоод эхэлнэ тийм үү. За тэгвэл энэ үед нь та нар дуулаж байгаа болгоно уу, хөглөгдөж байгаа болгоно уу, тэгвэл бид энэ хэрэгцээ шаардлага ханганга хэрхэн энэ үүлэн дэм болох вэ? Эсвэл 13-наас 2-ын тайрч өгөх үү? Эсвэл өнөө хийж байгаа өөрийн тухт орон зайгаас үсэрч гарах уу гэж сэтгэх ёстой шахаанд орно. Шахаан та нар мөн оруулна. Ухаж байна уу? Ухаж байна. Ингэсэн тохиолдолд тэр хүмүүн нэг бол байгаагаас барьж эхэлнэ. Өнөө үүлэн дэм болчих юмсан гэд үүнийг заавал бид 100 мөнгөөр хэмжимгүй. Хүмүүний итгэл, хүмүүний зүтгэл хамгийн гол нь хүмүүний зарцуулах, зориулах цаг хугацаа та нарт шаардлагатай. Энэ зам нартад, энэ амьд ахуйд, энэ алдад эзэн байх хугацаанд та нарт эргэж олдохгүй ганц л хөрөнгө байгаа. Энэ бол ердөө цаг хугацаа чинь, тийм үү? Үүнийг та нарт зориулаад эхлэхэл тэр сэтлийг л та нар таниулах үйлийг л энэ өртөөлөгчөөр хийгээд байгаа учраас хүссэн ч хүссэн ч та нар хураах үйл хийгээд байна. Өөрөөр хэлбэл та нар үүлэндээ хамсаатан, үүлэндээ цэргүүд, үүлэндээ хөгтөнгүүд, үүлэндээ зөрсөн итгэлтэнгүүдийг цуглуулад байна. Үүнийг залах оюунтангууд, үүнийг захиран, үүнийг чиглүүлж, үүнийг зөвлөж, үүнтэй хамтрах сэтлэл та нарт хэрэгтэй болно ёдрууд минь. Дуулав уу? Дуулаа. Энэ гарц гаргалгаа мөн байна уу? Мөн л дөө. Тэгээд цаашаа өрн ингээд ухахлаар 10-ын системэнд ороод тэгээд дундаасаа яг тэр одоо эзэн эрэхт түрүүний ярьсан одоо эзэн эрэхт хүнээ гаргаж ирээд тэрүүгээрээ удирдуулад явах хэрэгтэй л юм байна. Тэгээд эзэн эрэхт хүмүүнийг гаргаж ирдэггүй юм а. Яг хөө бэлдэж болно. Тодорхой хэмжээнд хүмүүнд хүлээлт үүсгээд түүнийхээ төлөө бэлдэж зэхэж болдгоо. Гэтэл тэр хүмүүн чинь тухайн орон зайн, тухайн цаг үеийн, тухайн нөхцөл байдлын хэрэгцээ шаардлагыг хэрхэн таньж, түүнд хэрхэн хөглөгдснөөрөө түүчэн болох уу? Ивэс болох уу шийдэгдэнэ. тэр зорилгоосоо одоо тэр нийлсэн хүмүүсийн зорилгоос хамаарна гэсэн үг үү? Зорилгын дор та нар нэгдчихэд байгаа. Цуглаад байгаа. Тэгэхээр эхний ээлжин зорилгоо та нар мэдэж байна гэсэн үг ээ. Бүгд тийм үү? Энэ зорилгын төлөө ийм нөхцөл байдлыг туулах юм аа. Ийм хэрэгцээ шаардлагыг хангах юм аа. Ийм хонжоог бид нар хүлээх юм, ийм хохирлыг бид нар арилгах юм гэх тэр тууллын хугацаанд харин өнөө зорилгынхон төлөө үлдэх эсвэл үлдэхгүй юм гэх хүмүүн чинь өөрсдөө тодорно. Үүлээрээ л тодордгоо. Ялгарна. Түүнийг нь харин та нар хүндлэлээр, итгэлээр, дэмээр тэтгэж байж тэр хүмүүн эзэн эрэхт болно. Ухаж байна уу? Угаас юу гэдэг юм? Хаан дээдэс хүртэл үүлийнхаа төлөө, зорилгынхоо төлөө андууттайгаа зүтгэж байхад тэр хүмүүн илүүтэй нөхцөл байдлыг үнэлж, илүүтэй түүний төлөө золиос гэхүү гаргаж ирэхэд түүнийг нь үнэлж муухайгаар бол түүнийг нохоод барих мод, сайнаар бол түүнийг чавчих ир зэв болгож л өргөснөөрөө тэр эзэн эрх нь үүсдэгэ. Ухаж байна. За одоо нэг өрөөл болгонд өрөөл өрсүүдэд үг утга дайна гэсэн ердөө хэдүүлэнгийнх нь хоорондоо хилцэх ховл болж дуусаж байна уу да? Юу гэж бодож байна? Дуулж байгаа хүмүүс нь тэгээд бардам зангаа аюул ингэж нэгдэх хэрэгтэй юм байна гэдгийг бас ойлгох болох гэж бодоод байна л. Бардам зан байх юу байх вэ? Зайлвал авирал юм да.
Тэгээ бас ашиг онжоо. Онжоо чинь шунал шүү дээ. Өвгөл бидний хилээд байгааг ингээд үржиж зэгцэлж бодож байна гэсэн зэгслээд харвал өвгөл бид ердөө хүмүүн болгон хуваа хичээх нь зүй юм а гэд хэлсэн тийм үү? Гагц үүн дээр зориг гээд бүл зориг гээд цаашлаад бүтэц үүсчил байгаа юм бол ядахна ядруудаа үүлийн ирэмбэл солиотхоол гэд бид хэлээд байна. Үүнийг бол хэн ирэмбээ солих вэ гэвэл хамгийн их хохирсон хүмүүн. Энэ өнөөгийн замб нартын өнөөгийн мэдлэлтнүүдийн шийдвэрээс өнөөгийн энэ бодлогоос болж хамгийн ихээр хохирсон хөгтөн илүү танина. Хөгтөн биш шүү, хөгтөн. Үг хөгс намраа зориуллаа. Хөгтөн гэхээр хөхөн сэрээсэн имс хайгаад байв ядруудаа. Үүлэн гэж хөглөгдсөн тэр хүмүүн хохирчсон учраас үүнийг залруулах ёстой гэж туулаараа таньчихсан тэр хүмүүн л илүүтэй ирэмбийг ухамсартайгаар солиж эхэлнэ. Үүлийг харах, зорилгоон харах ирэмбийг. Тийм үү? Тийм хүмүүнийг олж таних, тийм хүмүүнийг өргөж өргөх нь та нар тэр хүмүүнийг нэг талаар хүндлэл, итгэл димээ тэр хүмүүнд өгж байгаагаар түүнийг өөрсдийнхөө өмнөөс гүйх зараал, өөрсдийнхөө өмнөөс харвах зэв, өөрсдийн цугласан үүлийн төлөөх түүчээ болгож болох юм а. Дуулуу. Та өрсүүд ингээд л энэ нийгмийнхэн та өрсүүдийн энэ цахим гих өртөөлөгч гих орон зайдаа хараад л бай. Хамгийн ихээр хохирсон хүмүүс л эхлээд дуурайд байна. Энэ нь өрөөл нэгнээр тэтгэгдэхгүй бол ердөө юу гэдэг юм? Өнөө цагийн бодлоготнуудын үйлдэж байгааг эсрэг болчих учраас олонний дэмжлэгийг, олонний хэмийг авч чадаагүй тохиолдолд энэ хүмүүн бол ердөө энэ бодлогын эсрэг өстөн учраас үгүй болно. Үгүй болгогдно. Хэрвээ нийтээрээ тэр хүмүүнийг таних, нийтээрээ түүнийг дэмнээд үгүй ядахна, түүний үзэл санааг, түүний хэлж байгаа, түүний зорж байгааг ядахна та өрсөд өртөөлөө цуурайтуулаад эхэлвэл энэ чинь олонний хэмийг хураачсан юм байна. Үүнийг үгүй хийчих юм бол илүү олон хөгтнийг өрвөлзүүлчих юм байна гэдгээр бурууч вэ нү, зөвч вэ нү бодлогыг атгаж байгаанууд нь тэнд сэрэмж авна. Гагцаа дуурч байхад нь үгүй болгохгүй. Ив сайнаар бол ив, саараар бол саармагжуулах арга хайнаа л гэсэн үг. Ухаж байна уу? Энэ буруу бодлоготон гээд байгаагийн эсрэг тэр буруу бодлоготны үйлдэл юм уу эсвэл болоод тэр нэг хохирчгсан хөгтөө нэгэн нь орилоод байхад дагаад өнөө олонний дэм хураагдаад түүний хэлснийг цуурайтуулаад түүнийг дэмжиж байна чи шүү, чамааг бид үргэж байна шүү, итгэж байна шүү гэдээ хэлэхээр өнөө буруу байна уу зөв бодлолтон, өнөө буруу бодлоготон мэдлэлт нь сэрэмж ав сайнар бол түүнтэй нэвлэхийг санал тавина, муугар бол түүний хэлж байгааг саармагжуулна. Үүн дээр саармагжуулахад хамгийн ихээр зөв хохирол, таньсан хохирлыг зөвөр залруулахыг хүсэгчдийг хамгийн эхлэнээр саармагжуулж үнгүүдүүлсэн нь өнөө шогчилсон ядрууч шүү. Дуулаж байна уу? Тийм учраас намраа чамд өвгөд бид сануулад байгаа нь ямар утгыг шогчилж өрөөл түргэх вэ? Ямар дээр өөрийн хазаараа татах вэ гэд байгаа нь тэр юм. Дуулав. За тэгээд өнөө энэ шийдвэрүүд буруу юм байна да, үүнийг залруулах юм байна да гэд үүлийн ирэмбийг харцсан, зорилгын ирэмбийг арайн өөрөөр ажиглчихсан хохирогч нэгэн нь олныг араасаа дагуулах тусам энэ хүмүүн хүссэн ч өргөгдөж, хүссэн ч түүчээ гэгдэж явах байлгүй зайлвал. Сайнаар бол шийдвэр гаргахад нөлөөлөх хэмжээнд улаач нэгэн болно. Саараар бол
Энэ зорилгын төлөөх явдлын түлш болно. Ер нь дуулаж байна уу та? Дуулж байна. байна. Ер нь дагаж бодож байна уу? Тааж бодож байна. Ер нь ухаж байна уу? Ухаж байна. Та өрсүүдийн алдын чилээгээр дэнсээ тавьж амьдралын чин цагаарс хугаслаж чалчиж байгаа үг ер нь нэмэр болж байна уу? Нэрмээс болох нь байна Тэна. уу? Нэг л хүмүүн үдийг болтол хэлснийг ухаж дийлэж байна. Та өрсүүд эзэн ирэх гэдэл чалчаад байсан нэмэр болноо л гин. Эзэн бийгүй чалчид нэг л нэмэр болгоно гэж байна. Өөрсдөд чинь хүч байгаа эзэн болоод хоо. Хөгөөрөө зорилгон доороо багцлаад багтахгүй. 2 дахьгүй, 20 дахьгүй. 1000 дахьгүй цуглуулаад хаан гээд үлдээтгэн гээд хилээд л байхад нэмэр болноо л гин. Хэн болгох юм? Өвгөд бид болгохгүй. Өвгөд бид бол ердөө хачир болно. Ердөө хөгөөн олоосон гих ивэсэл болно. Энэ алдыг, энэ аргийг, энэ нүжийг тээж байгаа. Энэ алдын эзэн сүнстэн махан биетнэл эзэн болно. Махан биетэн үлдээсэн гих хүссэн ч эс хүссэн ч буруутгсан ч эс буруутгсан ч зөвч вэ бурууч вэ энэ засаг төр гэдгээр чинь батламжилсан эрх нь угаасаа үүсчихсэн. Төр улсын хаан төлөө сэтгэлэн чилээж шидэмсээрэн бооготхон гих эрх нь та өрсүүдийг төр данстай засагт хэмтэн болохоос л хэдийнэ ихэлч гисэн уугна. Даанч та нар замб нартын хаан амин хувийн үүлэн цатаарад заяаны хаан үүлийг мартаад л алдын хаан амрыг хайгаад сэтгэлийнхэн амглан огоороод яваад л байх шиг байна да. Тийм үү? Энэ улсын иргэн гэж нэрлэгдэж нотлогжиж батламжлуулсан л бол та нар хэдийнэ энэ улсынхаа төлөө сэтгэлэн чилээх, энэ улсынхаа төлөө үлдэх ёстой эрхэт нэгэн болчихсон л гэсэн үг шүү дээ. Ууг нь эзэн биеийн та нарт байна. Дор бүрийнх нь туулал байна. Дор бүрийнх нь хоорондоо эвцэх хэрэгцээ шаардлага байна. Дор бүрийнх нь хохирсон хонцсны орон нийлэх учиг үнцгүүд байна. Тийм учраас л эвд шаазгаан буг барина гэдэг чинь ердөө юугаар ивлэхэн л танихад орших болохоос хүчээр та нарыг нэг өргөөн шахчихад за нийлээд тэг гэвэл харин бүтэхгүй. Хөгөөрөө ирсэн тохиолдолд хөгөөрөө цугласан тохиолдолд тэнд ив үүснэ. Энэ ивэ нэг зорилгын төлөө чиглүүлж барвал та нар эвд шаазгаанууд болно. За дуулаж байна уу да? Залхаж байна уу да? Залхаач те ёдрууд минь. Өвгөд бид ч ер нь чалчих өөр үггүй боллоо доо. Та нар үг лавлахгүй бол бид юугаан чалчих вдэ. За удах үгэн лавлах үг байна уу? За намрагийн хэлдгээр хөндлөн үг хэлэхэд өгөр улаач минь өвгөд бидний улааж хэлж байгаа үгийг үрс та нарт улаалдаг. Тэгвэл өнөө гариг үрс та нарын өртөөлөгчөөр дамнуулж утга улаалах гээд байна тийм үү? Утга улаалахдаа өвгөд бидний хэлснээр шулуухан ингээд нисэлцгэж нэг болно. Эсвэл үр чиний өөрийн хүрээлэлдээ ямагтайж боломжоор хэлё, боломжоор түгээё гэд байгаа нь
ёстой андын хэмжээнд бол үр чи наадах зуура, наргих зуура хэлж нэг болно. Утга хэрхэн улаалах тухайд л хэлээд байна шүү дээ. Эсвэл үр чи өрөөлийн үгийг дууланга, өрөөлийн ярих хэрэгцээг нь ханганга, өөрийн цагаа өргөн байж сонссны ард дээр магад ийм боломж байна гэж нэмж бодох өнцөг өгч улаалж болно. Эсвэл ёстой хамгийн шударга нь буюу өөрөөрөө үлгэрлэж ийм учраас би ингээд байна харцгаа та нар. Ингэж би чадаад байна таньцгаа та нар. Таньсан бол намайг дагцгаан гэж улаалж болно бас. Ядахнаа 3 өчхөр улаалаасан гэж чамд хэлээд байна. Нэг л юм ухахгүй л харагдаад байна та өрсүүд. Өвгөд бид яагаад л үр дүнгийн хэмжих гээд байна вэ гэхээр эрх олгохын тулд энэ хэмжээсийг дааж байгаа юм бол энэ хэмжээст хохирлыг арилгаж байгаа юм бол энэ хэмжээст хонжоог үүтгэж байгаа юм бол үргэлжлүүлэн үүнийг хийх эрхийг чамд энэ эрхийг дагалдаж ийм боломжийг чамд ийм магадгүй ийм багийг ийм давуу талыг өгж байна гэдэг чил эзэн эрх шүү дээ. Үүнийг ухаатгаа. Гэтэл энд мөн чанар байна уу? Хүн чанар байна уу? Нэг хамаагүй. Зориг хамаатай. Зорилгоо дэнслэх дэнсээ хамаатай. Тийм учраас л өвгөд биднийг 5 дэнсээгээр л хэлээд байсан шүү дээ, тийм үү? Зараалан энэ 5-аар дэнслээдхээ та нар амьдралынхаа ахуйнхаа амныхаа үйлийг бодонгон мөн үүлийн ирэмбэн үүгээр хэмжээтгэе. Үүн дээр өнөө зарцуулах хугацаа тэр хөвөөнийг лавлахад чэлтсэн тийм үү? Тэгвэл үүлийн ирэмбэ харна гэдэг чинь энэ үүлийн төлөө хэдий хэмжээний хугацаа зарцуулна гэдгээр л хэмжигдэнүү гэхээс би үүнийг ихэнд нь харж байна, үүнийг адагт нь харж байна гэж тэр хүмүүний хэлснээр хизээч хэмжигдэхгүй. Ухаж байна уу? Хэмжээ яриад байна, хэмжих учиг хэлээд байна. Ядахнаа хамгийн бодит, хамгийн нөхөгдөхгүй, эргэхгүй энэ замб нартын тууллын чинь хөрөнгө болсон та нарт байгаа өмч болсон цаг хугацаагаар чинь хэмжээд байна. Та өрсүүд өнөөн гариг өвгөд бидний яншаан үгийг дуулаж байх үүнийг өвгөд биднийг авирыг дэвчиж байгаа энэ хугацаа чинь хэмжүүр болоод байна. Ингэснээр энэ намраа гоцгор гэж бид олон дахин жилчээд байгаа нь энэ ёдрон үргэлжлүүлэн өрөөл угсаатай өмнөх алдаанаасаа суралцж өмнөх хохирлоон арилгаж өнөө хүртэл магадгүй хідэн үрсэд цуурайтуулж хідэн үрсийг араасаа дагуулсан тэр хэмжээг хэд дахин үржүүлэх боломжтой гэх эзэн эрх нь үүсээд байгаа учраас энэ намраа гоцгорыг өнөө гариг намраа гоцгор гэд ёжлон алдаршуулад байна. Ухаж байна. Эзэн эрх гэдэгтээ хэмжээ хамаатай. Хэмжиж байж л эрх олгогдно. Яах вэ? Юу гэдэг юм? Эзэн эрхийн өнөө 9 заяаны 9 хүслийн эзэн эрхийн хүсэлж гэдэг юм уу тэр ивэл тэр химийн нөлөө байлгүй л яах вэ? Энэ бол бүгдд ижил тэгш. Нэгэнтээ л тэр хэм энэ замбад агссан тэр хэм энэ Монгол нутагт унсан юм бол нарны гэрэл үрсийг ялгадгүйтэй адил хүмүүн болгоно хэдийнэ тусчихсан байгаа. Бусад бүхэл заяаны ивэл мөн л тийм л байгаа. Гагц үүнээс энэ ивэл гих боломжийг хэрхэн өөртөө хөг болгож сэрээж энэ хөгөөрөө хэрхэн өөртөө хатгаас болгож хөдлөж хэрхэн хөдөлснөөрөө зориг болгон ирэмбэлж хэрхэн зорилгынхоо төлөө зүтгэлээ хугацаагаа үйлдэлийн гаргаснаар нь л хэмжиж эрхэт гэдэг нь тодтоход байгаа юм. Ухаж байна. Домчийн үйл нь зүтгэж байгаа болгон арвин өрсөд байгаа. Гэтэл түүнээс хэн нь илүү бусдад жишгтэй түүний нүрээр бусдад жишг болож бусдыг оройлож бусдыг дагуулж
хохирлыг багдуулах гэдгээр нь химжил түүнд эзэн ирэх олгоно. Ахуй тэр мөн адил, анд дээр мөн адил. Хэн дээр үр дээр гэдэл бүгдэн дээр л ямар боломжийг, ямар ивэлийг боломж гэдгээр нь тусаж, ямар боломжийг хэрхэн боджуулж, ямар зорилгын дэнсэг ирэмбний өмнө тавьж, тэр зорилгын дэнсэгийг тэр дэнсэг дүүргэх хонжоог арвин болгож, тэр дэнсэнд ирж байгаа хохирлыг багд унгаж, чадаж байгаагаар л хэмжээд байгаа зүй тогтол байгаад байна. Ухаж байна. Гэхэр цэгцэрч байна. Тийм хүмүүсээр дамжуулаад бид нар нийт сүлжээгээр мэдээллүүдэд түгэх юм бол хүмүүс бас илүү хүрх юм болов гэж бодлоо. Тэгээд л та нарт хэлээд байсан шүү дээ. Та өрсөд өөрсдөө дор бүрнээ хүч шүү дээ. Гар гараан дагна, ганцгаа нийлнэ, ороогоо жороогоо гэд байгаа нь та өрсөд өөрсдийнхөө хүрээллийг самнахад, хүрээллийнхээ самнахад тийм өрсөд рүү хүрчихэн шүү дээ. Тийм үү? Тэгээд өнөө энэ бяцхан түшээнд хэлэж байсан улаал гаргаар нь түүнийг нэг бол дуулаж, түүний ярих хэрэгцээг нь хангаж, хэлэх үгийг нь өөрийнх нь хувийн орон зайн, хувийн итгэл үнэмшлийн хандлан сонссны ард дээр ийм боломж бас байна гэд ивэд нэг орхиж болно. Эсвэл та өрсө түүнээс давсан үйлдэлтэн бол жишиглэж болно. Эсвэл ижил төвшний сэтгэл дойр нэгнээр нь утга нэслүүлж болно. Тийм үү? Арга шүү дээ. Хэдий амжиргааныхаа үлийг үлдээд байгаа хэрнээл үр чиний бодол, үр чиний сэтгэл өнөө хөглөгцөн гих үүлэндээ л чиглээд байвал зүүрлвэл өнөө шөнийн зүүд өдрийн бодол болоод байна л гэвэл та ёдруудын дор бүрнээ өөрсдийн үүлийн чигийг олчихжээ л гэсэн үг шүү дээ. Зарцуулж байгаа хугацаа алдаар үйлдэхдээ хамаа үгүй та өрсөд яг л тэгж бодоод байна. Яагаад л өвгөд бид буу бүхний эхлэл бодол гээд байгаа юм. Хамгийн эхлээд бодол дотор ч л хэдий хугацаанд зарцуулж байгаагаас чинь эхлээд л ямар үйлэнд, ямар зорилгонд хөглөгдчихөд байна би гэдгийг л танин шүү дээ. За жишг нь хөвөн чиний хувьд магад чи нэг зүсрэ охиныг харж л гэж бодъё. Тийм үү? Хэдий үүр чи өөрийн үүлийг хийгээд л өөрийн амжиргаагаа залгуулад л байтал өнөө гоо охин чинь үр чиний шөнийн зүүдэнд өдрийн бодолд нь бүтэн л яваад байвал үр чи удmaan залгуулах үүлийн хөгөөн олчихлоо л гэсэн үг шүү дээ. Тийм үү? Гэтэл өнөөхөн тэгээгүй бол яах юм? Яах юм? Зорилгоо өөрийн хөгөө түүнд халдаахыг л бодно шүү дээ. Тийм үү? Хоёулаа нийлбэл ийм хонжоон олноо гэдэл өнөө 13 байна уу 23 байна уу мэхэн хэлнэ. Хоёулаа нийлбэл үр чиний ийм хохирлыг би хамгаалж хаацаална гэж өөрийгөө баатарлагаар өргөн шүү дээ. Тийм үү? Тийм ээ. Ийм өвөртөө оруулах арга заагаад байна гэж санаад байна уу? Үгүй шүү дээ. Үр чам дээр нааж л жишг болгож хэлж байна. Яг энэ аргаар л та өрсөд өөртөө хүч юм бол өрөөл нэгэнд хэрэгцээ шаардлаган дээр нь түүнийг нь таньсны үндсэн дээр л хилэлцгээд түрүүн бид хэлээд байсан тийм үү? Эн чинь шүү дээ. Магад энэ бяцхан түшээд одоо юу гэдэг юм? Ходоод нь хонхол зоод л эсвэл уруул нь омголтоод л сууж байна гэж бодъё. Тэгвэл өвгөд бид ачих нь байна шүү дээ. Ходоод нь хонхол зоод хөмсөг зангидчүү. Ам нь хатаад уруул нь хатчүү гэдэл ачих нь байна. Тэгвэл энэ хүмүүний хамгийн эхлээд үүсэж байгаа хэрэгцээ тэр хэрэгцээндээ хүмүүн дүтэлж сонор нь нээгддэг учраас тэр учгаар нь л бид хэлцэх нь байна. Тийм үү? Тэгэхээр энэ хөвүүнтэй өвгөд бид бол за юу гэдэг юм? Амттан идэж эсвэл агтан шаргалуу амтд ундаа юу
түүнийг хилцэж л үг үтх нь вэ шүү дээ. Түүнд нь нэгдэж байгаа шинжээр түүнийг нь тэтгэж байгаа тэр ходоо тонхолцож байгаа ам хатаж байна гэх хохирлыг нь хоёул нийлээд үгүй болгоё гэх сэтлэр хүүрнэвэл энэ хөвөн бидний аманд ороод ирнэ. Тийм үү? Дуулаж байна уу? Болж байна. Дуулж байна. Та нарт арга заагаад байна өвгөд бид. Өвгөд бид тэгээд юу гэдэг юм. Тэр холын том утга. Тэр мэрэгдийн ариун ухааныг гүйцэдэг вэ. Ердөө л өөрсдийнхөө нэг явган аргаар л нэг багхан үлийг дүүргчих юмсан. Үүнийгээ дүүргчихвэл өөр нэгийг бас барчих юмсан гэдэл. Барахгүй бол зүгтчих юмсан гэх л бодолт нь тийм л үгсэн. Тийм болохоор л ийм явган ийм нэг та үрсийн хувьд бол хямдхан бяцхан зүйлсээр л жишээ аваад байна. Тэгэхээр өнөө амн хатсан хөвөн үрсэд өвгүүд бид заанадад үүнийг чинь амны цангаагч нь гаргах тийм амтд ундаа байна. Одоодны хонхол зөөгч нь дүүргэх тийм сайхан идэж байна гэдэл хилцээд эхэлвэл байхгүй юмаа гэхэд хоёул нийлээд тийм арга замаар дүүргийа гэд эхэлвэл энэ хөвөн хөглөгднөө дөө тийм үү? Тэгээд л та нар өнөө гариг энэ үрийн хэрэгцээ шаардлагыг дүүргэснээр дараа гариг энэ үр чамд ятхнаа өлсхөөрөн өнөө хоол олж өгдөг хүмүүн хаана байна гэд бодолд нь бууна. Ирнэ хайна тийм үү? Тэгхүү. Тэгин шүүд. Гэд нэг явган муу аргал заах юм да зайлуул да. Чамд хэрхэн им өвөртлөхийг заалаа, чамд хэрхэн ходоод дүүргэхийг заалаа. За нэгэнтэн эрдэм гэж ялцсан дээр чинь дүүргээд хэлэхэд наад өндөр дээдүүдийн өртөөлсөн судар дээр 35 эрдэм гэж байгаа тийм үү? За энэ 35 эрдмээс ядахнаа нэг нэгийг нь эрдэм болгоод авчих бол та өрсүүд нь үнэн. Тэр эрдмийг дүүргэх аргууд нь, арга замууд нь ард нь байгаа тийм үү? Энэ болгоныг өөрийнхөө дадал, өөрийнхөө хэвшил, өөрийнхөө чадамж болгоод авчих бол та өрсөд үнэндээ олныг оройлох хүч болно. Наад 35 эрдэм гэдэг чинь угаас л харилцаан дээр хэрхэн амжилт олох вэ? Үүлэндээ хэрхэн өгөөж үүтгэх вэ? Хохирлыг хэрхэн багасгах вэ? Гэх зэргээр хүмүүний орон зайд хэрхэн эзэн болох тухайд эрдмүүд байгаа. Өвгүүд бид хилээд л байсан тийм үү? Өрөөл нэгэнд хүлээн зөвшөөрөгдөөд өөрийн чинь нэрээр төлөөлүүлж болно гэдэл. Наа дотор чинь төлөөлүүлэх эрдэм гэж хүртэл байгаа. Тийм үү? Гээд бодох юм бол гэдг нь ердөө өвгөд бид наад 35-ыг чалчиж нуршихгүй. Зүгээр л дуулаж байгаа ёдрууд нь. Да ёдрууд гэхээр бас алдынх нь бардам зан нь явган омг нь хөдлөөд сонор нь таглагдчих юм болов уу яадаг бол. Өвгөд бид яах вэ? Мэдэмгүй танимгүй хүмүүнийг л өөршгөө авиртан гэж сэтгэдэг болохоор л ёдор гэд байгаа болохоос ёдор гэснээрээ ёртон болчихгүй. Үрсүүд минь дуулав. За тэгээ дуулаж байгаа ёдруудад хөөх сэжим сэжүр болоосон гэдгээр л эсвэл хүсвэл ард дээр нь дараа нэг тухтай нэг чилчих эхлэл болгоод л орхиж байгаа хэрэг. За нот дур булаах эрдэмдэр эхлээд хөх монголоор яана гэчихв. Ойлголцох. Нэгдэхийг л хэлээд байна. Үнэн зориг доор нэгдэх ямар зориг гэвэл хөх монголын эрхэм тавьсан зориг доор нэгдэхийг л хэлээд байна. Тийм үү? Үүний ард дээр дутагдана гинөө. Энэ дээр тэгвэл өөрсдөө хэмчих нь вэ шүү. Энэ зорилгын доор нэгдсэн бид нь юугаар дутаж, юугаар илүүрхэж байна. Эсвэл нэгдсэн болгоноос нь би гагцаар чадна.
Та нар хэрэггүйгээд саринд хань байна. Аль нь ч боломжтой тийм үү? Ингээд явхад магад тэр чадалтнаар дутаж болно. Эсвэл магад нийлээд байхад хүчтнэр дутаж болно. Тийм үү? Ингэсний ард дээр тэгвэл тэр дутагдсан нь дутаад байгаа хөөж олж түүнтэйгийн эвцхийг хүснэ. Үүн дээр нь үнэн бодит чадалт нь өөрийн давуугаан таниулж үүгээрээ хүлээн зөвшөөрөгдөж үүгээрээ өрөөлийн дурыг булааж байж л нэгэн зорилгон дээр нэг хүчтний доор нэгдэх гээд байна. Тийм үү?